Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. За оршихуйн шивний подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр та бүхэнд амар амгаланг олох нь буюу зовлонгүй амьдрах аргууд гэдэг сэдвтэй подкастыг хүргэхэд бэлэн болсон байна. За тэгээ би өөрөө сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт явагдаж байгаа хүмүүст сургалт явуулдаг. Тэгээ сургалтууд дээрээ сууж байгаа хүмүүсээс таны хүсэл юу вэ гэд асуухаар хөвчлэн дийлэнх нь буюу нэг 70% нь би ерөөсөө амар амгалан, амар тайван амьдрахыг хүсдэг гэж хариулдаг. Тэгээд амар амгалан, амар тайван гэдгийг таны хувьд юу вэ гэж асуухаар ямар нэгэн зүйлд санаа зовхгүй. За гэр бүл маань сайхан харилцаатай, үр хүүхэд маань эрүүл саруул, найз нөхөд хамт олонтойгоо бас сайхан харилцаатай, эвтэй найртай, орон гэртээ, ахын хэрэгцээ буюу машин тэрэг одоо юу байдیں۔ Тэ бүхэл ийм ахын хэрэгцээнүүд маань хангагдсан. Санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй. За би маань бас ингээд эрүүл чирэг, өвчин зовлонгүй байхыг л би амар амгалан гэж одоо үздгээ гэж олон хүмүүс яг ийм хариултыг өгдөг. Тэгэхээр саяын энэ хүмүүсийн хариулт болохоор ерөнхийдөө энэ нийгмийн энэ цаг үеийн бидний дийлэнхийнх нь амар амгалан гэдэг одоо үгний мөн чанарыг ингэж ойлгодсон байна бид нар гэдэг санаа. Тэгэхээр амар амгалан гэд одоо хүсэж байгаа зүйл нь маш гүн гүнзгий утга санааг агуулдаг юм байна гэдгийг хүмүүс мэдэхгүй. Ерөнхийдөө өнгөц хараад өнгөц дүгнээд жижигхэн тойрог хүрээндээ эргэлдээд байдаг юм уу да гэж анзаарчихсан. За тэгэхээр өнөөдрийн подкастаар хэдүүлээ энэ амар амгалан гэж яг юу хэлээд байна гэдгийг сайтар ойлгож авахыг хичээе. За подкастыг хийж байгаа би өөрөө бас аль болох чадлаараа ойлгомжтой яриад өнгөц биш гүн рүү н орсон тэр амар амгалан гэдэг зүйлийн мөн чанарыг нь тайлбарлаж ойлгуулахыг хичээе. За тэгэхээр амар амгалан буюу те энэ амар тайван амьдрал энэ нь өөрөө дотроо ийм 3 үндсэн иж бүрдэл утга санааг агуулад байна гэж харж байгаа. Нэгдүгээрт нь биеийн амар амгалан, хоёрдугаарт нь сэтгэлийн амар амгалан, за гуравдугаарт нь сүнсний амар амгалан гэдэг одоо шинэ санаа орж ирээд байна л да ялтчихгүй. Тэгэхээр монголчууд бидний хувьд болохоор бидний өвөг дээдсүүд ерөөсөө л энэ амар амгаланд хүрчихэд амар амгалан амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүс байж л дээ. Монголчууд гэж яг үүндээ бид нар хин юм бэ? Бид нар бол нүүдэлчид. Зүгээр нэг нүүдэлчид биш. Бид нар бол малчин нүүдэлчин арт түмэн юм байна. Тэгэхээр энэ цаг үеийн хүмүүс хамгийн гол нь биеийн амар амгалан, сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлдээ анхаарал ач холбогдол өгөөд сүнсний амар амгалан гэдэг зүйлийг орхигдуулаад яваад байдаг юм байна бид нар. За би өөрөө ч ялгаагүй яг энэ сүнс ухамсарын сэрэлт явагдахаас өмнө ерөөсөө энэ яг л одоо мөнгө төгрөгтэй, гэр бүлтэй, тодорхой нийгэмд эзлэх байр суурь буюу карьертэй байхад л хүний амьдрал юм гоё одоо санаа зовох зүйлгүй байд юм байна да гэж боддог байсан боловч одоо маш ийм том өргөн хүрээний утга агуулгатай зүйлийг тэр өнгөн талаас нь л хараад яваад байдаг байжээ. За тэгэхээр хэдүүлээ биеийн амар амгалан гэдэг сэдвээр подкастаа эхлүүлье. Биеийн амар амгалан гэдэгт нь юу орох вэ гэх юм бол хамгийн түрүүнд эрүүл мэнд. Учир нь хүн ямар нэгэн өвчтэй биеийн өвдсөн болвол өөр ямар ч зүйл бодох тэнхэлгүй болдог. Буюу зөвхөн тэр өвдөлтөө яаж намж авах вэ? Тэр өвчнөө яаж эдгэх вэ гэдэг дээр хүний бүх анхаарал, фокус, төвлөрөл очдог байх нь. Шүд жишээлбэл өвдөхөөр яадаг үлээ муухай тий. Тэгэхэд шүд өвдөж явах үед бид нар одоо юун амьдралын зорилго, юун ажил төрөл бодохтой мантай болдсон шүү дээ. Хамгийн гол нь тэр шүдний өвчнөө л хурдан эдгэх нь чухал байдаг. Үүгээр юу хэлж байгаа вэ гэвэл хэрвээ та бүхний бие чинь өвчтэй, за та өөрөө биш юмаа гэхэд таны ойр дотны, хайртай дотны нандин хүмүүс өвдсөн байх юм бол бид нар эрүүл мэндэд нь ерөөсөө маш их санаа зовсоор байгаад сэтгэл хямраад, сэтгэл тавгуурхэд тэгээд амар амгалан байх ямар ч боломжгүй байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө биеийн амар амгалангийн хамгийн ихний суурь нь болохоор хүний эрүүл мэнд байдаг байна. Амар тайван амьдралын хэв маягаар амьдрахыг хүсэж байгаа та эрүүл мэндэд анхаараарай. Эрүүл байгаарэ. Өөрийгөө хэрвээ өвдсөн болвол ангааж эмчлүүлж эдгээгээрэй гэж зөвлөхөр байна. За үүний дараа эд хөрөнгө, эд баялаг гэдэг ойлголт орж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэмд бол мөнгө төгрөг, эд баялаг гэдэг зүйл ямар ч чухалд тооцогдож байгаа байлээ. Гэхдээ яг энэ цаг үе гэхээс илүү угаасаа л хүн төрөлхтний түүхэнд хүн төрөлхтөө үүссэн цагаас энэ эд баялаг гэдэг зүйл нь өөрөө маш чухалд тооцогддог байжээ.
Учир нь бид нар яах нь вэ? За өвдлөө гэхэд эмнэлэг домлогоор явна, эмчилгээ хийлгэнэ гэхэд түүнийг худалдаж авах. Тэр үйлчилгээг нь өөртөө авахын тулд биднэрт мөнгө хэрэгтэй тийм үү? За энэ цаг үед бол эд баялаг гэдгийг ерөнхийд нь мөнгө гэдэг ойлголтоор төлөөлүүлж болох юм шиг. Тэгэхээр мөнгөтэй ээжиж бид нар одоо эрүүл мэндийг хамгаалж чадах нь байна, чанартай хоол хүнс идэж чадах нь байна, чанартай боловсролыг эзэмшиж чадах нь байна, тав тухтай орчин орон гэрт амьдарч чадах нь байна. Тэгэхээр ерөнхийдөө яг хүмүүсийн ихэнхийнх нь энэ сэтгэлийн тавгуурхал бол анзаараад тахад энэ эд баялагын гачигдлаас үүссэн байд юм уу да гэж харагдаад идэг. Тэгэд энэ сүнслэг сэрэлт явагдаж байгаа хүмүүс дээр нэг юм андуу ташаа бодол маш их гарч ирээд анзаарагдаад байдаг нь мөнгийг айгу муу зүйл гэж бодоод идэг. Тэгээд мөнгөтэй хүмүүсийг муу сайн баячууд гэдэг ч юм уу. Эсвэл нэг юм энэ одоо ямар аргаар баяжсан гэх мэт юм атаархал хор эго гарч ирээд идэг юм шиг мөнгөтэй хүмүүсийг харахаар. Гэтэл та нэгэн тал энэ махан биен дээр хүний биеинд төрчхөөд хоол унд идэхгүй, хувц цунар өмсөхгүй, ямар нэгэн орон гэргүй байх юм бол бид нар амьд үлдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ амьд үлдэх хамгийн гол хэрэгцээг хангаад байгаа хэрэгсэл маань энэ цаг үед өөрөө мөнгө болчиход байна. Тэгэхээр би бол та бүхнийхээ хувьдаа та мөнгөтэй байх, зоригтой байгаарэ. Шунал гэдэг нь дотроо ерөнхийдөө ийм хоёр төрөл байгаад байна л та. За бүтээхийн шунал, нөгөөх нь хураах буюу үрхийн шунал гэдэг байгаа. За бүтээхийн шунал гэдэг нь та мөнгө төгрөгтэй болсноор сайхан байр авъя, орон сууц авъя. За амьдарч байгаа орчноо сайжруулъя, өр хүүхдээ илүү сайн сургуульд оруулъя, илүү сайн чанартай эрүүл хоол хүнсийг хэрэглэе гэдэг ч юм уу тийм үү. Яг энэ амьд үлдэх хэрэгцээгээ хангах зорилгоор мөнгөтэй төгрөгтэй эдтэй болёо гэж байгаа бол энэ бол хүнд байх ёстой зүйл шүү. Харин яах нь тэр ийм хувц өмссөн бэлээ, тэр ийм цүнх барьцсан бэлээ, тэр одоо ийм машин авцсан бэлээ гэдэг ч юм уу тий. Хин нэгнээс илүү гарах гад хин нэгэнтэй өрсөлдөөд тэр хүнээс давахын тулд та эд хөрөнгийг хүсэж байгаа бол энэ бол цэвэр одоо тэр үрхийн буюу хураахын шунлаа. Тиймээс та бүхнийгаа энэ подкастыг сонсож байгаа сонсогчдоо бүтээхийн шуналтай байгаарэ гэж бас хувийн зүгээс хэлмээр байна. Тэгэхээр хүн ерөөсөө өөрийнх нь амьд явахад шаардлагатай зүйлсээ худалдан авах, амьд явахад шаардлагатай зүйлсээ өөрийн болгох тухайн эд баялаг мөнгө төгрөгөнд байж энэ бие маань амар амгалан байдаг байх нэ. За ингээд биеийн амар амгалангийн 3 дугаар хэсэг бүртэл нь юу вэ гэвэл боловсрал. Хүн гэдэг ерөөсөө сүргийн амьтан шүү дээ. Бусадтайгаа байх хэрэгтэй, бусадтайгаа байж иж амьд үлддэг. Одоо ийм зүй тогтолтой амьтан. Тэгэхээр боловсрал гэдэг нь ерөөсөө яг за ерөнхий утгаар тайлбарлавал үл мэдхгүй буюу мэдэхгүйгээс мэддэг болох, чадахгүйгээс чаддаг болох. За энэ үйл явцыг хилээд байна уу да гэж ойлгодог. Хүн хэдий ч их боловсралтай буюу аливаа зүйлийг чаддаг чадамж, аливаа зүйлийг мэддэг мэдэгдэхүүнтэй байна. За төдий ч нэгээр тухайн хүний амьдралын чанар нь өөрөө дээшилж идэг байх нь л дээ. Боловсрал гэдэг зүйлийн давуу талуудыг бол дурдаад барахгүй. За тэгэхээр хүн ер нь бол аливаа зүйлийг мэдэхгүй байгаадаа, чадахгүй байгаадаа өөртөө маш их гутарч, за энэ сэтгэл хөдлөл нь өөрөө хүний дотоод тэр амар амгалан ерөнхийд нь сүйтгэж, буснуулж байдаг байх нь. Биеийн амар амгаланд болохоор эрүүлэнх, эд баялаг, боловсрал гэдэг сэдвүүд яалтчгүй багтаж орж ирж байгаа гэдгийг ойлгож авцгаасан байхаа. За үүний дараа сэтгэлийн амар амгалан орж ирж байна. Хүний сэтгэл амар амгалан оршиход тийм үү. За хамгийн нэгдүгээрт нь болохоор харилцаа гэдэг зүйл орж ирж байна. Та өнөөдөр ээжтэйгээ, ах эгчтэйгээ, найз нөхөдтэйгээ, ажлын хамт олонтойгоо хань ижил маргалдаад, ам зүрлдөөд та бүхний харилцаанд сөрөг үйл явдал болсон бол бидний сэтгэл ямар их үемэрдэг гэлээ тийм үү. Нөгөөдхөө бодоол тухайн хүнийхээ танд хэлсэн үгийг бодоод эсвэл та өөрөө тэр хүндээ хэлсэн үгээ бодоол ингээл өдөржин гэдэг ч юм уу баг хэдэн өдрөөр хэдэн цагаар бид нар сэтгэл маань маш тогтворгүй байдаг шүү дээ. За харилцааны дараа хань хосын харилцаа орж ирж байна. За хань ижилтэй байлаа гэхэд хүн юм чинь мэдээж л хэрэг бид нар сайнд нь, мууд нь, маргалт нь таарч тохирохгүй санал зөрөлдөх үед зөндөө байна. За энэ үедэд бол хүний сэтгэлийн амар амгалан маш хүчтэй алдагддаг. Эсвэл хэрвээ та хань ижилгүй ч юм уу, эрэгтэй найз залуу, найз охингүй гэдэг ч юм уу, сингл ганц биеэрээ байдаг бол хэн нэгний хайр халамжийг таныг хайрлах хүний орон зайг өгүүлж
сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл маань алдагдчихийдэг байхan л тээ. За үүний дараа болохоор үр хүүхэд гэдэг ойлголт орж ирж байгаа. За үр хүүхэдгүй хүмүүс хосууд байлаа гэхэд үр хүүхэдтэй болох юмсан, удам өгсөгаа залгамжлуулах юмсан, нэг хөөхөн охин надад заяагаасаа гэдэл үр хүүхэдтэй болж чаддаггүй гэдэг ч юм уу хосуудын хувьд хамгийн том асуудал ерөөсөө л хүүхэд байдаг шүү дээ. Тэгээд хүүхэдтэй болж чадахгүй байвал түүндээ гутрна, яаж үр хүүхэдтэй болох уу гэж арга чаргыг хайж сэтгэлээ чилээн. За эсвэл үр хүүхэдтэй болвол үр хүүхэд минь өвдчих үедээ ямар нэгэн зүйлээр дутчих үедээ ирээдүйд миний хүүхэд ямар хүнтэй гэрлэж ханилж яаж амьдрах бол, ямар ажил мэргэжил сонгох бол, энэ хүүхэд ер нь яаж амьдрах бол гэдэг ч юм уу. Эцэг хүний хувьд бол маш их юм санаа зовнилууд явж байдаг. Тэгэхээр яах нь хүүхэдтэй ч бай, хүүхэдгүй ч бай. Одоо үр хүүхэдтэй холбоотой зовнил болохоор хүн болгонд явдаг байх нэ. Яг бидний 70 ухамсарт бичигдсэн мэдээлэл шиг гэж ойлгож болно. За ингээд 3 дугаарт нь сүнсний амар амгалан гэдэг ойлголт орж ирж байна. За сүнсний амар амгалан дотроо хамгийн нэгдүгээрт эзэн эрхээ гэж нэг ойлголт байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таны гаргаж байгаа шийдвэрүүд хэн нэгнээс хараат байдаг уу? Та амьдралдаа гаргаж байгаа шийдвэрүүд нь таны гэр бүл, найз нөхөд, ойр тойрны хүмүүсийн нөлөөллөөр явагддаг уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Өөрийнхөө амьдралын шийдвэрүүдийг хэн нэгний оролцоотойгоор гаргаж байгаа хүн бол хизээч амар амгалан гэдэг зүйлийг бүрэн мэдэрдэггүй байхan л тээ. Жишээлбэл хинтээ гэрлэх үү, гэрлэх хүнийг нь эцэг их нь шууд тулгаад заагаад өгчихсэн гэдэг ч юм уу. Эсвэл найз нөхд наа чин өстө үнэхээр сайн хүн штэ. Чи наад хүнээ л алдах юм бол болохгүй шүү. Чи наад хүнээ заавал одоо өөр юм болохоорой гэдэг ч юм уу тий. Тэгээ бусдын яг юм нөлөөнд ор хийгдчихсэн шийдвэрүүдээс болоод бид нар маш их юм амар амгалан бус, амар тайван бус тавгүй байдлуудыг мэдэрдэг байх нэ. Амьдралын шаардлагаар энэ нийгэмд амьдарч байгаа энэ цаг үеийн олон хүмүүс яг өөрийнхөө дургүй ажлыг хийж байгаа тийм үү? Амьд үлдэхийн тулд, ахуй амьдралаа тэтгэх, мөнгө төгрөг олохын тулд, цалинтай байхын тулд гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ нь болохоор тэр хүний эзэн эрхийн мөн чанар гэдэг зүйл нь өөрөө алдагдчихсан байгаа учраас одоо ийм амьдралын хэв маягаар амьдарч байгаа хүмүүс нь амар амгалан гэдэг зүйлийг эдэлдэггүй байх нэ. Байнгын дургүй зүйлийг хүчилж хийж байгаа учраас, дургүй хүнтэйгээ хамт амьдарч байгаа учраас, дургүй зүйлдээ амьдралынхаа цаг хугацааг үрж байгаа учраас тэр хүн бол амар амгалан гэдэг зүйлийг одоо үзэхгүй байх нь шүү дээ. Энэ бол тодорхой. За үүний дараа инх амгалан буюу инх тайван байх гэдэг ойлголт. За энэ инх тайван, инх амгалан байх гэдэг нь ер нь бол нийтийн хүрээнд ороод ирж байгаа юм л та. За тухайн улс орн дайн дажинтай, өсөглөнтэй, янз бүрийн асуудлуудтай болвол тэр улсад амьдарч буй иргэн хүн өөрөө амар амгалан амьдрна гэдэг нь боломжгүй зүйл болж таарат байгаа. Одоо өнөөдөр хэдүүлээ Монголын нөхцөл байдлыг бодоод үзье л та тийм үү. Маш юм шившигтэй үйл явдал болоод байна шүү дээ. Арт түмэн нь тухайн үнээр бид нар цаашид удирдуулмааргүй байна. Энэ хүн удирдах чадахгүй байна гэдэг санаагаа маш товч тодорхой илэрхийлээд бүр энэ хөдөлгөөн болоод чагсаалт цуглаан болоод хэдэн өдрөөр үргэлжлээд байхад тэр хүн одоо огцрохгүй тийм үү бүр ажиллаа би дахиад хийнэ гэд зууралдаад байгаа зү. Зууралдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нь ерөөсөө яаж байгаа хүссэн үсээгүй бид нар Монгол улсын иргэн одоо Монголд амьдарч байгаа учраас нийтийнхээ амар тайван инх амгалан бус байгаа одоо эрчим хэмнэнд нь автаад улс орныхоо төлөө, нийгмийнхаа төлөө, эх орныхоо төлөө санаа зовоод байгаа учраас за ер нь бол яг энэ цаг үед амар амгалан, амар тайван хүмүүс Монголд их ховор байгаа хаа гэж бодож байна. Ерөнхий гол утга нь юу вэ гэвэл тухайн хүний амьдарч байгаа нийгэм нь өөрөө маш их бужигнаантай, тогтургүй асуудалтай байгаа бол нэг ч хүн буюу бие хүн, хувь хүн амар амгалан амьдрах боломжгүй, тийм нөхцөл байхгүй гэдэг санаа. Ингээд үүний дараа мөнх орших буюу сүнсний оршин буй утга учир гэдэг ойлголт орж ирж байна. За өмнөх дурдсан биеийн амар амгалан, сэтгэлийн амар амгалан маань хэдий хангагдсан ч гэсэн хүн болгон энэ амьдрал дээр ирсэн өөрийнхөө дахин давтагдчихгүй сүнснийхээ үүрэг даалгавар амьдралынхаа зорилгоо биелүүлээгүй цагт хүн хизээч амар амгалан, амар тайван амьдрах бас л боломжгүй байдаг байх нэ. Учир нь хүн болгон бие даасан ертөнц, бие даасан оршихуй. Тэгэхээр энэ дэлхий дээр нэг ч хүн утга учиргүй амьдрдаггүй, утга учирдаггүй, оршдоггүй. Хүн болгонд
тухайн амьдралдаа хийх гэсэн үүрэг, зорилго, даалгавар гэдэг зүйл байдаг. Тэгээ яах нь бид нар нийгмийнхэн одоо яалтчгүй энэ цаг үеийн байдлаас амьд үлдэх хэрэгцээ шаардлага хангахын тулд дургүй ажиллаа хийгээд гэдэг ч юм уу байх ёсгүй газараа байгаад байхаар тухайн хүний сүнс өөрөө нэг юм эсэргүүцэл зарладаг юм шиг бослого зарлаад тэгээд уул нь ингээд ахын хэрэгцээ, эдийн хэрэгцээ, за тэр харилцааны хэрэгцээ юу гэдгийг бүх хэрэгцээнүүд нь хангагдчихсан байлаач гэсэн хүнд нэг юм хоосон мэдрэмж төрөө яваад идэг. Амьдралын цэнгэл баяр таашаал гэдэг зүйл мэдрэгдэхэй болчдөг. Тэгээ бусдад энэ мэдрэмжээ ярихаар чи одоо юу дутсан гэж ингэж маяглаад байгаа ингээд ерөөсөө ойлгодоггүй. Энэ нь ерөөсөө л яаж байгаа юм бэ? Та энэ амьдралд хийх гэж ирсэн ажлаа хийхгүй яваад байгаа учраас та энэ амьдралын утга учирыг аз жаргал гэдэг зүйлийг ерөөсөө мэдэхгүй байна. Та өөрийнхөө амьдарч байгаа, оршиж байгаа үн цэнээ ерөөсөө ойлгохгүй яваад байна гэсэн үг. За сая биеийн амар амгалан, сэтгэлийн амар амгалан, сүнсний амар амгалан гэдэг ойлголтуудад маань 3 ширхэг ухагтхан буюу нийтдээ 9 ширхэг ойлгоход ухагтхан яваад байгаа. Энэ нь юу вэ гэвэл монголчууд бидний 9 хүслийн гүн ухаан гэдэг зүйл. За 9 хүсэл нь биелэх болтугай. Юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтээд ажил үйлсэн одоо өөдрөг авалтгай гэдэг гоё ерөөлүүдийг бид нар хэлдэг шүү дээ. Тэгэхээр альва улс үндэстнийг юу дахин давтагдчихгүй онцгой болгоод байгаа юм бэ гэхээр ерөөсөө л тухайн улсын соёл нь, хэл нь, за мөн газар нутаг нь мэдээж олон хүчин зүйл байгаа. Гэхдээ эдгээр бол хамгийн чухал нь. Тэгэхээр монгол хүмүүс буюу бид нарыг юу монгол хүн болгоод байгаа юм бэ? Монгол үндэстэн гэдэг ондоошил ялгарлалыг юу бий болгоод байгаа юм бэ гэхээр ерөөсөө хамгийн гол нь энэ 9 хүслийн гүн ухаан юм байна. 9 хүслийн гүн ухааныг бидний өвөг дээдсүүд маш сайн мэддэг, хүн болгон мэддэг. Тэгээд яг энэ ээлж дараатайгаар 9 хүслээ дүүргэж амьдарч хүний биед байх хугацаанд хүн шиг амьдарч чадсныхаа ачаар ухамсар сүнсний төвшин дээшлээд буюу үхснийхаа дараа онгод тэнгэр гэдэг зүйл болоод идэг байх нь л дээ. Яг энэ хүн байх хугацаанд 9 хүслээ дүүргээд амьдарчихсан учраас үхэх цагт яах нь вэ? Харамсал байхгүй, гомдол байхгүй. Энэ дэлхийдээ уйж хүлэгдээд байх зүйл байхгүй. Мөрөөдлөө биелүүлж зорилгоо дүүргэсэн хүмүүс байдаг байж. Бөөгийн онгод гэж хий юм бэ? Ямар учиртай сүнс юм бэ гэж надаас хүмүүс асуугаад байдаг. За би энэ подкастаараа хариулах юм бол хүний ёсоор амьдэрсэн, хүн чанарт суралцсан. За 9 хүслээ дүүргэж чадсан хүмүүсийн сүнснүүд ухамсарууд юм аа л гэж би хэлнэ. За эндээс хэдүүлээ юуг ойлгож болохоор байна вэ гэвэл таны хүсэж байгаа амар амгалан гэдэг одоо иж бүрэн ойлголт гэх юм уу тийм үү? Яг мөн чанараараа ийм олон амьдралын талбар сэдвүүдийг хамарсан гүн утга учиртай зүйл байдаг байх нэ. Тэгээ энэ 9 хүслийн гүн ухааныг ч гэсэн би яг өвөг дээдсүүдтэй холбогдсныхоо дараа энэ чинь ийм утга учиртай зүйл байсан юм биш үү гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд энэ ерөөсөө л 9 хүслийн гүн ухаан гэдэг энэ монголчуудын маань өвөг дээдсийн маань амьдрах урлаг энэ ерөөсөө бүр амьдралын философи юм биш үү? Амьдрахын урлаг амьдралын философи юм биш үү гэдэг дүгнэлтэнд хүрч байсан. Тиймээс энэ цаг үед амьдарч байгаа монгол хүн болгонд биднэрт мартагдаж бүдгэрхээ шахсан өөрөө өөрсдийнхөө үндэстнийхаа тэр ялгарл ондоошил болсон гайхамшигтай энэ авгаа соёлоодыг иргэн сэргээх шаардлага бидэнд ирж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн маань амар амгалан амьдралыг, амар тайван амьдралын хэв маягийг хүсэж байгаа бол монголчуудынхаа одоо монгол хүмүүсийн үндсэн амьдрах философи буюу 9 хүслийн гүн ухаанаа судлаарэ гэж чин сэтгэлээсээ захиж хэлмээр байна. Учир нь яг энэ 9 хүсэл нь өөрөө бүр тэр ингээд систем нь маш гайхамшигтай эрүүл мэндээс л эхлээд байгаа юм. Үнэхээр аз жаргалтай сайхан амьдрья, амар амгалан оршио гэж хүсэж байгаа бол эрүүл байхаасаа эхлэеч гэд энэ 9 хүслийн маань дараалал нь хүртэл өөрөө үнэхээр супер логиктэй. Яг хүн гэдэг бодгал өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгийг үнэхээр зэгцтэй сайхнаар тайлбарлсан байдаг юм байна лээ. 9 хүсэл тань дүүрээд ирвэл та угаасаа амар амгалан аз жаргалтай утга учиртай амьдралаар амьдарч орших болно. За тэгэхээр эндээс манайхан сая та хэд маань үе энэ амар амгалан амьдрна гэдэг чи ямар одоо хэцүү юм бэ те, ямар шаардлага өндөртэй юм бэ гэж бодогдсон байж магадгүй. Үнэхээр одоо шаардлага өндөртэй юм байна амар амгалан амьдралын хэв маяг нь. Гэхдээ угаасаа
амар биш ээ, хэцүү юм байна, хэцүү юм билээ. Гэхдээ хэцүү байна гэдэг нь өөрөө боломжгүй гэсэн үг ерөөсөө биш. Хэцүү гэдэг нь танаас хичээл зүтгэл, цаг хугацаа, хүчин чармаалт шаардна шүү л гэсэн утгатай. Эзэн Чингис хаан маань хэлсэн хамгийн алдартай ишлэлүүдийн нэг байдаг да. Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засаа гэж. Бие зас гэдэг нь болохоор хэдүүлэнгийнх нь нөгөө биеийн амар амгалан дээр дурддагдсан эхний 3 хүсэл орж байгаа юм байна. Гэрээ засаа гэдэг нь дараачийн сэтгэлийн амар амгалан буюу удаах 3 хүсэл нь орж ирж байна. За хамгийн сүүлд нь төрөө засаа гэдэг нь сүнсний амар амгалан буюу сүүлийн 3 хүсэл нь орж ирж байна. Ингэхээр эзэн Чингис хааны маань бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг нь та 9 хүслээ биелүүлж 9 хүслээ дүүргэж амьдраарэ гэдэг санаа явж байсан юм шиг. За тэгээ эндээс өнөөдрийн подкастын маань 2 дугаар ерөнхий сэдв эхэлж байна. Зовлонгүй амьдрах аргууд гэдэг. Эхний гол сэдв дээр яригдсан яг энэ 9 хүслээ бид нар биелүүлэхийн тулд яалтчгүй маш их саад, даваа, бэрхшээл, зовлон гэдэг зүйлсүүдийг туулж байж энэ 9 хүслүүдэд дүүргэж амар амгаландаа хүрэх гээд байна. Гэтэл хүмүүс яадаг байх нь зовлонгүй амьдрмаар байна гэдэг байгаа шүү дээ. Яаж зовлонгүй амьдрах вэ? Зовлон яаж дуусгах вэ? Заавал зовх ёстой юм уу гэдэг асуултууд хүн болгонд л байдаг байх. За тэгэхээр зовлон гэж юу вэ? Зовлон гэдгийг тодорхойлох гээд үзье. За тухайн хүний амьдралд тохиолдож буй хүнд хэцүү үйл явдлууд буюу өөрийнх нь хүсэж хүлээснээс өөрт нь болон ойр дотны хайрладаг, нандиндаг хүмүүст нь хохиролтой, тухайн хүний бодож төлөвлснөөс нь өөр, тухайн хүний санаанд нийцээгүй, тухайн хүний хүсэж хүлээснээр болоогүй, тухайн хүнд ашиггүй, тухайн хүний хийж биелүүлж гүйцэтгэж давж чадахгүй амьдралын үйл тохиолууд, үхэл хахацл, өвчин гэх мэт амьдралын үйл тохиолдлуудыг ерөнхийд нь бид нар зовлон гэж үздэг байхan л тээ. Тэгэхээр ерөөсөө л бидний хянаж чадахгүй байгаа амьдралын үйл явдлуудыг л ерөнхийд нь зовлон гэж одоо ойлгож болохоор ч юм шиг. Тэгэхээр бидний амьдралд яагаад зовлон гэдэг зүйл тохиолдоод байна вэ? Зовлон гэдэг нь магадгүй хар хөнцөгч юм шиг зарим тохиолдолд. За жишээлбэл 2 ийм баг хоорондоо өрсөлдөж байлаа гэж бодъё л тоо. Аваргын төлөө. Тэгвэл яг хөө нэг нь ялна, нөгөө нь ялагдана. Ялсных нь хувьд жаргал, ялагдсанд нь бол тэр үйл явдал зовлон. За хэдүүлээ энэ зовлон гэдэг зүйл яагаад биднэрт тохиолдоод байгаа вэ гэдгийг илүү сайн ойлгохын тулд хаана амьдраад байгаа вэ гэдгийг мэдэж авцгаая, сайн ойлгож авъя. За бид нар хүн төрөлхтөн дэлхий гэдэг гариг дээр амьдардаг. За орчлон ертөнцид бол тоолж баршгүй олон амьдралууд, ухамсарууд, сүнснүүд, амьуд оршиж байдаг. Тэгээд хүмүүс айгүйх тэгж хэлдэг л дээ. Үнэхээр харь харийнхан ч юм уу өөр олон амьдралууд байгаа юм бол яагаад бид нартэй холбогдохгүй байгаа, яагаад өөрсдийгөө таниулаад шууд ил гараад ирчихгүй байгаа юм бэ гэд бүх орчлон ертөнцийн дагаж мөрддөг хууль гэж байдаг. Нэг оршихуй нөгөө оршихуйхаа, нэг төрлөختн нөгөө төрлөختнийхөө ухамсарын хөгжил, тухайн ертөнцийн хөгжилд нь шууд нөлөөлж болохгүй гэдэг. За энэ шалтгаанаар харь харийнхан бусад оршихуйнууд, амьдралууд бид нар энд байна, бид нар оршдөө шүү гэж өөрсдөө батлах ч юм уу те үйлдэлүүд хийдэггүй байхan л те. Энэ цаг нь болохоор угаасаа бид нар өөр төрлөختнүүд, өөр оршихуйдтай ухамсартайгаар нийтээрээ харилцаа холбоо тогтоож эхэлнэ. Тэр цаг нь болохоор гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хүн төрлөختөн өөрсдөөсөө өөр амьдралууд, амьуд, сүнснүүд, оршихуйд байдгийн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ухамсарт нийтээрээ хүрсэн цаг үеэс эхэлнэ. За дэлхий гарига энэ маш сонирхолтой гариг. Дэлхий гариг нь энэ олон амьдралууд, оршихуйдаас юугаараа ялгаатай вэ гэх юм бол энд үүлийн үрийн буюу карма систем үйлчилдэг гариг. Тэгэхээр карма систем үйлчилдэг гариг дээр нь жаргал, зовлон болоод маш олон амьдралын өнгүүд холилдож оршдог. Карма систем буюу үүлийн үр үйлчилдэг энэ гариг дээр ямар нэгэн бид сүнс төрөл аваад төрсөн л бол зовлон гэдэг зүйлийг мэдрэхгүй байх нь өөрөө боломжгүй. Яг хүн ус руу өсөрч орчоод уснаас хуурай гарч ирэх боломжгүй шүү дээ. Нойтон л гарч ирнэ тийм үү? Үүнтэй адилаар дэлхий гариг нь өөрөө зовлон жаргал гэдэг мэдрэмжүүд түүгээр дамжуулж сүнснүүдийн суралцдаг, ухаардаг газар юм аа.
За тэгээд ихэнх хүмүүсийн хувьд бурхан багш болохоор төгс гэгэрэл гэдэг зүйлд хүрээд хоосон чанарт хүрээд ямар ч зовлонгүй амьдрдаг болсон юм байна гэж эндүү андуу ойлгож явдаг юм байна л та. Би ч гэсэн өөрөө өмнө ста бурхан багш шиг л гээрээд бурхан багш шиг л хоосон чанарт хүрчих юм бол амьдрал ямар ч зовлонгүй би энэ зовлон гэдэг зүйлийг дуусгах юм байна гэж боддог байсан. Тэгсэн чинь бурхан багш бол зовлонгоос ерөөсөө салаагүй юм байна. Ерөөсөө хүн төрлөختний түүхэнд бурхан багшаас гадна тэр гэгэрэл ухамсар сүнсний өндөр хэмжээстэй төрсэн хүмүүс бол бүгдээрээ энэ дэлхий дээр төрсэн цагаасаа өхөн үхтлээ зовж явсан. Яг адилхан. Энд хин ч хинээсээ илүү биш. Яагад вэ гэвэл дэлхий гэдэг үүлийн өөрийн систем хууль үйлчлдэг гариг дээр зовлонгүй амьдрна гэдэг нь өөрөө боломжгүй зүйл. Ерөөсөө боломжгүй. Тэгээд хүний биед төрсэн сүнснүүд нь өөрөө зовлон гэдэг амьдралын тууллаар дамжуулж ухаарлаа авдаг, суралцдаг. За бурхан багшийн номлолуудыг ч юм уу хараад тахаар яалтчгүй за энэ хүн зовлонгүй болцсон юм байна. Тэгээ зовлонгүй болох аргыг хүмүүст сургаад яваад идэм байна гэж хинч харахаар байдаг. Гэхдээ бурхан багшийн амьдралд бол зовлонтой үйл явдлууд тохиолдсоор байсан. Саяхан нөгөө кино гараад ирсэн шүү дээ. Айгуу гоё олон ангитай. Бурхан багшийн намтраар нь хийсэн. Тэрэн дээр бурхан багшийг гэгэрснийхэн дараа хүртэл тэр одоо төрсөн ах トゥ мэт өссөн үеэл нь хаан ширээг булаацалтаад одоо алах гад хичээгээд идэв шүү дээ. Бурхан багшийг ситартаг нэг тосгоноос нөгөө тосгон руу өөрийнхөө номыг түгээх гээд явхад нь замд нь цаад болол одоо хад чулуу дээрээс нь унгаах гал тэр үеэл нь хичээгээд боддоо таны одоо хамгийн хайртай дотн өссөн хүн чинь таныг алах гад хичээгээд гээд өөрсөд дээрээ бодоод үзэхээр энэ айгу хэцүү байгаа зү, муухай байгаа зү тий. Энэ бол сэтгэлийн зовлон биднэрт мэдрүүлэхээр биш тий. Гэтэл бурхан багш болохоор ерөөсөө л энэ дэлхий гэдэг гаригийн өөрийнх нь ажилтдаг системийг нь ойлгоцсон хүн юм байна. Орчлонгийн хуулийг жамыг таньсан хүн юм байна. Тэгэхээр энэ дэлхий дээр амьдрчил байгаа бол зовлон жаргал ээлжилж надад тохиолдох юм байна. Энэ зовлонч байна уу, жаргалч байна уу, энэ амьдралын үйл тохиол юм байна. Хамгийн гол нь хүн ялгамж үзлээсээ болоод зовлонг мэдэрдэм байна. Оршихуйн хуулийг жам ёсыг таниагүйгээсээ болоод энэ үл мэдхүйгээсээ мунхгаасаа болоод хүмүүс зовдгийм байна гэдгийг ухаарад ойлгочихсон л хүн байж. Тэр хүнийг яах нь хаан ширээний төлөө үеэл нь алах гад хичээхэд энэ одоо ямар өөдгүй хамт өсчөөд намайг яаж ингэж алах гэдэг юм бол гэж бурхан багш бодохгүйгээр яах нь. Энэ бол хаан ширээний төлөө шунж байгаа хүний хийгээд байгаа үйлдэл юм байна. Энэ бол амьдралын үйл тохиол юм байна. За тэгвэл өөр өнцгөр бурхан багшийн номлолыг сонсож байгаа амьдралынхын түүхийг сургаал номлолуудыг нь сонсож байгаа олон шавнар дундаас нь гэгэрээд оюун санааны өндөр түвшинд хүрж байгаа шавнараа хараад өстой би гоё байх шүү, миний сургаал хүмүүст хүрж шүү гэд одоо хөөрөөд аз жаргалын мэдрэмжэндээ автаад байхгүй яадаг байсан байх нь. Энэ бол амьдралын үйл тохиол байна гэд зовлон жаргал ямар ч үйл тохиолыг ялгамжгүйгээр хардаг болсон. Тэгэхээр үүнийхээ ачаар бурхан багш зовлон гэдэг зүйлээс чөлөөлөгдсөн юм байна. Ашигтай зүйл тохиолдсон ч бурхан багшид энэ бол амьдралын үйл тохиол юм байна гэдэг хүлээн зөвшөөрөл оюун санаанд нь явагдах нь энэ бол амьдралын үйл тохиол тохиолдож байна да гэдэг нэг л нүдээр хардаг болчихж. Тэгэхээр хэдүүлээ ерөөсөө зовлон гэдэг зүйл нь энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхий л амьуудад бод галуудад угаасаа тохиолддог зүйл юм байна гэд энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа хамгийн түрүүнд танд бидэнд энэ дэлхий дээр амьдарчил байгаа бол зовлон гэдэг зүйл нь тохиолдох нь гарцаагүй юм байна гэдэг ухаарлыг бид нар авах нь энэ зовлонгоос ангижрах хамгийн ихний алхмаа гэж бодож байна. За үүний дараа та яаж зовхоо өөрөө сонгодог буюу хүнд сонголт байдгаа гэдэг санаа. Энийг бүр сайн ойлгохын тулд хэдүүлээ амьдралд хамгийн ойр байж болох нэгэн жишээг авъя. За яг одоо энийг сонсож байгаа та өөрийгөө 100 кг жинтэй болцсон байна гэд төсөөлөөрэй. Байх ёстой хэвийн жингээсээ маш их илүүдэл жинтэй болчихсон. За тэгээд та буцаагаад өөрийнхөө хэвийн жин дээрээ очиё. Би турья гэж шийдсэн байлаа гэж бодъё. Тэгвэл хэдүүлээ хамгийн түрүүнд тасгал хөдөлгөөн юм. За дараа нь тэр хэтрүүлж идээд байгаа иддэг зуршлаа өөрчлөн засна. Гэх мэт ийм олон үйлдэлүүдийг хийх шаардлага гарч байна та. За дасгал хийн гэдэг чинь өөрөө хэцүү шүү дээ.
гүүн, харайн, одоо сунан, хөдлөн тэгээд дасгал хийхэд хүнээс маш их төвчээр шаарддаг. Тэрийг тогтмол хийж иж бид нар яах нь үр дүнд хүрнэ штэ. Түүнээс биш 7 хоног ч юм уу те нэг 15 хоног 21 хоног хийлээгээд та шууд 100 кг жингээсээ өөрийнхөө хэвийн жинд ч юм уу те 60 70 кг дээр очно гэдэг нь өөрөө боломжгүй. Тэгэхээр хэвийн жингээ эргүүлж олж авахын тулд бид нар зовх гээд байна тийм үү? Маш хүнд хэцүү дасгал хөдөлгөөнүүдийг урт хугацаагаар хийж дээрэс нь эдхийг хүсэж байгаа боловч тэр хүслээ дарж өөртөө одоо хэрэгтэй жин нэмэхт чинь нөлөөлдөггүй тийм хоол хүнсийг хэрэглэнэ гэх мэт. За тэгээ та дасгал хөдөлгөөн хийж агаад хоолны дэглэм барьж агаад энэ үнэхээр хэцүү байна. Болио би ингэж чадахгүй нэ гэж шантраад зогслоо гэж бодъё. Тэгвэл яах нь вэ? Нөгөө илүүдэл жинтэй хүссэн хувцаа та өмсөе гэсэн чи тань таардаггүй. За хүмүүс таныг бүдүүн тарганаар чинь гоочлж доромжлох гэдэг ч юм уу. Энэ зовлон байгаа үстэй тийм үү? Бүдүүн тарган байх үе. За харин шантрахгүй бууж өгөхгүйгээр нөгөө биеийн зовлонгуудыг эдлээд хүсэж байгаа хоолундаа идэж чадахгүй ч хамаагүй би турья гэдэг та тэр замыг сонгох юм бол яах нь нөгөө дасгал хөдөлгөөн хийх гэдэг энэ зовлонгуудаа мэдрэх гээд нь штэ. Тэгэхээр энэ хоёулаа зовлонтой байгааз ботхоор илүүдэл жинтэй байх нь ч зовлон, илүүдэл жингээ багасгахын тулд дасгал хөдөлгөөн хийх нь ч зовлон гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг энэ санааг л хэлээд байгаа. Хүн яаж зовхоо өөрөө сонгодог. Магадгүй та гадаад хэл сурах гээд байна гэж бодъё л та. Тэгвэл нойроо хугаслаад өөрийгөө зовоогоод өглөө эрт босоод тэр хилээ давтаад сурнаа гэдэг нь зовлон мөн. Та яад гэвэл өөрийнхөө хүснээр унтаж чадахгүй шүү дээ. Өдөржин сайхан үд хүртэл унтмаар байдаг. Гэхдээ та хэл сурахын тулд яах нь бие зовоож ийн, хичээл хийж ийн, хөдөлмөрлөж ийн. Гэхдээ хэл сурахгүй байх сонголт танд байгаа. Хэл сурахгүй байлаа гэхэд яах нь мэдэхгүй буюу боловсролгүй зовлон. За ийм байна. Ерөөсөө л хүн гэдэг амтан яаж зовхоо өөрөө сонгодог. Өнөөдөр та одоо муу үнтэй гэдэг ч юм уу те танд хань болохооргүй үнтэй хандлаад тэр хүнээсээ болж зовоод байгаа бол яг үнэндээ тэр хүнтэй хандлах сонголтыг хэн хийсэн юм бэ? Та өөрөө хийсэн. За мөн үргэлжлүүлээд тэр хүнтэй зовх сонголтыг хэн хийгээд байгаа юм бэ? Та өөрөө хийж байна. За 3 дугаарт нь дурлсан зүйлээ хийвэл зовлонгүй болно гэдэг санаа. Энэ нь юу гэсэн үг гэвэл хүн ямар нэгэн зүйлийг үнэхээр чин сэтгэлээсээ хүсэх юм бол тухайн зүйлээ бүтээхэд нь тухайн зүйлээ өөрийн болгоход нь замд нь тохиолдож байгаа саад, даваа, бэрхшээлүүд ямар ч хүнд хэцүү байсан хүн давдаг. Тэгээд тэр саад бэрхшээлүүдэд ерөөсөө ажирдаггүй юм байна лээ. Тэгээд тэр дуртай зүйлээ хийж авах явцсан тохиолдсон саад бэрхшээлүүд нь өөрөө ингээд зовлон ерөөсөө биш юм шиг тийм үү? Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон. Тэгээ үнэхээр өөрийнхөө хайрлаж дурлсан чин сэтгэлээсээ инхрийлж нандинсан хүнтэйгээ та гэрлэлээ, одоо үерхлээ гэхэд ямар ч одоо хэцүү зүйл эсэргүүцэл тохиолдож исэн түүнийг даван туулдаг тийм үү? Ерөөсөө бусдын зовлон биш болчихдээ штэ. Тэгэхээр хүн яг өөрийнхөө дуртай хүсэж байгаа зүйлээ хийхэд зовлон гэдэг зүйл өөрөө байхгүй байгаад ит юм байна. Дургүй ажиллаа хийгээд тийм үү маш тав тухтай орчинд хангалттай хэмжээний цалин хөлс аваад дургүй ажиллаа хийх нь хүнд асар их зовлон байдаг тийм үү. Тэгвэл яг өөрийнхөө дуртай ажиллаа юу ч байсан хинч юу ч гэж хэлчихсэн хамаагүй ямар ч саад бэрхшээл учирсан хамаагүй тэрнийг даван туулаад хийж байгаа нь өөрөө ямар их жаргал байдаг вүлээ. Нөгөө зовлон гэдэг байгаа зүйл нь өөрөө жаргал болчихдог штеп. За ийм байна. Тэгэхээр саяын ярианаас та бүхэн маань яг өөрт хэрэгтэй мессежүүдээ хүлээгээд авсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ хүний амьдрал өөрөө их сони юм байлээ. Юмс яг бидний боддгоос өөр байдаг. Бид нэр амьдралыг яг өөрийнхөө ухамсарын төвшин өөрсдийнхөө зүйлсэн линз яг нүдний шилний цаанаас л амьдралыг хараад идэм билээ. Тэгэхээр реалити буюу бодит байдлыг та өөрөө бүтээдэг. Өнөөдрийн таны амьдрал ямар байна? Та өөрийнхөө сонголтоор энэ бүхнийг бүтээсэн. Үүнийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Яг хөө мэдээч хэрэг нийгмийн гэдэг ч юм уу танаас хамааралгүй гадаад хүчин зүйлсүүд байна. Гэхдээ ер нь амьдралын маань одоо ихэнх хувийг яг бидний өөрсдийн бие дааж хийсэн сонголтууд л бүтээсэн байд юм байна лээ.
За тэгээ өнөөдрийн ярьсан амар амгалан болоод энэ зовлон гэдэг сэдвүүд нь өөрсдөө үнэхээр гүн гүнзгий ойлголтууд. Тэгээ энэ агуу том ойлголтуудаас жоохон ч ихсэн мэдээлэл өгөх зорилготойгоор подкастаа хийлээ. За 6 сарын 2-нд эхлэх сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт сургалтыг хүмүүс маш их асууж байна. Яг юу заад юм бэ? Ямар учиртай сургалт юм бэ? Мэдээлэл өгөөч гэсэн байсан. Энэ сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт сургалтыг болохоор сартаа нэг удаа би явуулдаг. За амьдралын зорилгоо олох, таних. За бэлэг ертөнц буюу далд ертөнцийг танин мэдэх хүсэлтэй. Өөрийгөө олох, өөрийгөө ойлгох, өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хайрлах. За энэ сэдвүүдийг сонирхдог, мэдлэг мэдээлэл хайж яваа хүмүүст ерөөхдөө зориулсан. За тэгээд мөн өвөг дээдсүүд, дээд ухамсаруудтайгаа яаж холбогдох вэ? Бид нэр яг оршд юм уу гэд бас асуугаад байдаг. За сэрэлт гэдэг нь яг ямар утга учиртай зүйл юм бэ? За таны мэдрээд байгаа мэдрэмжүүд сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт мөн үү биш үү? Үүнийгээ хэрхэн ялгах вэ? За энэ сэрэлтийн үйл явц нь өөрөө ямар байдаг вэ? Ямар тууллуудыг, мэдрэмжүүдийг, үйл явцуудыг биднэрт туулдаг вэ? Юу хайгаад байгаагаа мэдэхгүй ирнэ би нэг зүйл хайгаад байна. Миний амьдралын утга учир, зорилго, даалгавар маань юу юм бэ? За эго гэж юу вэ? Эгогоо яаж таньж цэвэрлэх вэ гэх мэт өргөн хүрээний сэдвүүдийг багтаасан ийм сургалт болдгоо. Тэгээ сургалтууд ер нь их сонин. Би өөрөө яг сургалтаа явуулахдаа ингээд одоо оюун санаа, бодлоо бүгднийг хоослоод тэгээ ерөөсөө л өвөг дээдстэй тухамсрууд маань надаар дамжуулаад тэр хичээлүүдийг ер нь бол заадаг. Тэгэхээр би бас яг өөрөө заадаг гэж хэлэхэд жоохон заримдаа сонин санагдаад идэв штэ. Өвөг дээдсүүдтэй холбогдох хүсэлтэй байна. Та холбож өгдөг үү гэж олон хүмүүс асуугаад байдаг. За тийм ээ би холбож өгдөгөө. Гэхдээ ерөөхдөө жоохон шаардлага өндөртэй. Та яг ямар шалтгаанаар өвөг дээдстэйгээ холбогдох гэж байгаа юм бэ? Холбогдсныхоо дараа яах юм бэ гэдэг зорилгоо мэддэг хүмүүст бол би энэ одоо сүнс ухамсарын сэрэлт сургалтын дараа гүнзгий шатны төвшний сургалтууд ороод өөрхөн хаалттай групптэй нэмээд явдаг. Тэгээд сургалтын яг энэ ерөнхий сэдвүүд гардаг боловч бүх сургалтууд дахин давтагдчихгүй явагддаг. Учир нь тухайн яг цаг үед суралцах ёстой, тийм мэдээллийг авах ёстой хүмүүс маань ингээд нэг анги болоод ороод ирдэг байхгүй айгуу сонио. Тэгэхээр яг тэр ангийнханд энэ цаг үед ямар мэдлэг мэдээлэл хэрэгтэй байна вэ? Ямар хөтөч, ямар тусламж хэрэгтэй байна вэ гэдэгт нь тохируулаад одоо дахин давтагдчихгүй байдлаар сургалтууд явагддаг. Бүр яг ийм зүйлсүүд заадаг шүү гэж нарийн хэлэх бол ямар ч боломжгүй байна. Тэгээд Instagram пэйж дээрээ яг сургалтынхаа агуулгыг тэг хүнд зориулсан бэ гэх мэт мэдээллүүдийг оруулсан. Суралцах хүсэлтэй хүмүүс нь Instagram руу чат бичээд шууд бүртгэлээ хийлгээд ороод ирж болно. Тэг яг энэ сүнс ухамсарын сэрэлт эхэлж байгаа хүмүүст бол би өөрийнхөө туршлагаар за өнгөрсөн хугацаанд ингээд сургалтанд суусан олон зуун хүмүүсийн туршлагаар гэх юм бол хүнд үнэхээр энэ эхэлж байгаа үед бол хөтөч, багш заавал бүр агаар ус мэт хэрэгтэй байд юм байна. Тэгэхээр яг л энэ ухамсар сүнсний сэрэлт явагдаж байгаа хүмүүст мэдвэл зохих уу гэх юм уу те хамгийн шаардлагатай тэр амин чухал мэдлэг мэдээллүүдийг энэ сургалтаараа дамжуулж өгдөгөө. За тэгээд өнөөдрийн подкастыг маань сонссон та бүхэндээ талархлаа. Ингээд хэдүүлээ дараагийн подкастаар уулзъя. Манай подкастын ураа та засарвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. За түр баяртай.